Сайн байцгаана уу эрхэм үзэгч сонсогчдоо. Та бүхэндээ нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр цуурал болгон хүргэж байгаа та сэргийлж чадна подкастын ээлжид шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн студид нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн халдварт бус хүчнээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Инх Наран хүрэлцэн ирсэн байна. За өмнөх сэдвэр бид хоёр бол халдварт бус хүчлийн талаар ярьсан. За үүнтэй холбоотойгоор арай дэлгэрүүлээд ярих нэг сэдв бол хөдөлгөөний аж тус алхалт дасгал гэсэн сэдвээр өнөөдөр хоёулаа ярилцуулнаа. За энэ бол мэдээж хамгийн том асуудал. Улаанбаатар хот өөрөө уг нь бол жижигхэн хот. Гэхдээ манай хүмүүсийн амьдралын хэв маягаас ертөсөө алхалт гэдэг зүйл байхгүй болчихлоо. Алхаж байгаа орчимч бүрэн хэцүү байна. За тэгвэл эхний асуулт бид ер нь алхах нь зөв үү гэдгээр шууд ингэнээр л асуулт арилтаа. За ер нь алхах бол одоо хөдөлгөөний дундаас хамгийн энгийн хэлбэр одоо хөдөлгөөнүүдийн нэг хинч одоо хийж чадна те. Тэгэхээр дасгал хөдөлгөөний ач тус гэх юм бол одоо зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна, цусндах сахарын хэмжээг одоо хэвийн байлгана зэрэг одоо ач тустай те. Тэгээ энэ бүгдийг одоо хамгийн энгийнээр хүн бүр хийх юм бол одоо алхах байгаа. За тэгээд хүн төрөлхтөн бол ер нь бол ингээл байнгын хөдөлгөөнтэй байдаг байсан те. Хуучин одоо энэ сүрэн амьдралд шилжээд одоо офис дээр өдөрт 8 цаг ингээд суугаад ерөөсөө хөдөлгөөн гэдэг зүйл байхгүй болоод одоо тэгээд өмнөөс үүдээд одоо халдварт бус хүчнүүд зохиолон тохиолдож байна. Хүмүүс ингэж ойлгоод байгаа л та. Алхалт гэхээр нөгөө спорттой шууд холбож ойлгоод тий. Бүр бэлтгэлийн говцыг өмсөөл тэгэл зориултын талбай дээр алхах ингэж бодоод байна тий. Ер нь энгийнээр хэлэхэд алхалт бол ингээд одоо чи мэдээс ажил руу явахдаа алхах нь хэм зүв мөмстэй тий. Тийм ер нь бол харин хүмүүс одоо алхалт хийн гээл амар хүн димшиг болгоод идэг те. Яг үүндээ айгүй ингийн одоо машина жоохон хол тавиад алхах ч юм уу, өнөөдөр машина орхичээ алхачээ те. Жоохон хүйтэн байвал жоохон дулаан уцлаад алхачээ. Эсвэл одоо лифтээр явахын оронд шатаар явах те. За тэгээд өдөрт одоо хоолны цайны цагаараа хоол иддэг бол те. Яг ажлынхаа хажууд байдаг хоолны газар биш. Жоохон хоол очоод өөр газар орж үзье ч юм уу тийм байдлаар одоо алхалт хийх юм боломжтой. Өдөр түүний дундаж алхах ёстой хэмжээч гэдэг юм те байдгүй. Тэгээ энэ дээр нөгөө хүүхэд бол тэд ч гэдэг юм тийм насны ангилал, хүүсийн ангилал гэж байдгүй. За ер нь бол одоо бид нэр байнга сонсдог те өдөрт 10,000 алхах гэдэг те. Тэгэхдээ яг үндэ 6-аас 7,000 одоо алхахад юу хангалттай байд юм байна л да. Тэр JAMA гэдэг Network Open гэж сэтгүүл дээр одоо 2021 онд нэг ийм судалгаа хийсэн 38 наснаас 50 насны хүмүүсийн хооронд одоо 10 жилийн хугацаанд одоо 2000 хүнийг одоо ийм судалгаанд хамруулад тэгээд тэгсэн чинь өдөрт одоо 7000 алхах хангалттай гэж судалгаа гаргасан. Тэр нь болохоор 7000-аас одоо 9999 алхдаг хүмүүсийн одоо нас баралтын одоо эрсдэл нь 70% буураад 10,000-аас дээш алхахдаг хүмүүс болохоор 56% хуваар буурдаг гэдэг. Тэгэхээр их тусмаа биш юм алхалт илүүдмэл байхгүй гэсэн үг үү? Тийм. Тэгээд тэрэн дээр гарсан нэг юм болохоор одоо алхалтын хурд нь ерөөсөө ямар ч хамаагүй алхалтын тоон өөрөө их чухал. Түүнээс тэгэхээр одоо хурдан алхах ч юм уу гараа савчлах ч юм уу тийм үрдэнтэйш ер нь алхацл байвал одоо хангалттай гэсэн үг. За алхалт бол нэг юм байгаа даа. Дугуй, ундаг дугуй тэвэр хэрэгслэн тий. Тэрэн дээр бол ингээд бас тодорхой хэмжээний тасал хөдөлгөөн хийж байгаа. Хэрвээ ингээд үнэхээр алхахдаг юм аа гэхэд дугуй унах бас ер нь сайн тал байгаа юу? Бага. Ер нь бол одоо энэ кардио тасгалууд гэж байгаа тий. Одоо зүрхний үйл ажиллагаанд одоо сайнаар нөлөөлөх. За тэгээд ер нь бол хүмүүс дугуй унах одоо тийм талбай ер нь хомслохоор ер нь унахгүй байх шиг байна. Тэгээд одоо фитнест хүмүүс юун дээр гүйлтийн зам дээр алхах одоо бас нөгөө суурьшмал одоо дугуйнууд байгаа шүү дээ тийм суурин дугуйнууд гэх юм уу. Тийм одоо хөрөмжүүдийг ашиглаад өдөрт ядаж 20 минут ч юм уу дугуйж их ашиг тустай байна. За алхалт гэдэг бол мэдээж ингээ ойлгомжтой байна. За тэгвэл дасгал хөдөлгөөний хувьд ямар ач холбогдолтой вэ? Энгийн дасгалууд
ер нь заавал бидөөс фитнест очиж дасгал хийх ёстой юм уу? Тэ? Эсвэл заавал мэргэжлийн спортоор хичээлэх ёстой юм уу? За тэгэхээр хүмүүс болохоор одоо за дасгал хөдөлгөөн хийж эхэлнэ гэж фитнес бүртгүүлдэг эсвэл нэг йогт явдаг тий. Тэрийг ерөөсөө гэртээ ингээнээр хийх зөндөө боломжууд байгаа. Жишээ нь YouTube-с юм хайгаад үзээд одоо дасгал хийгээд ч юм дээ өдөрт яаж өглөө босоод 10 минут хийхэд амар том өнөлөөтэй. За тэгэхээр эсвэл одоо бүр энгийн аргууд байгаа. Одоо жишээ нь шүдээ угааж байхдаа 3 минут бид нар одоо шүдээ уух хэрэгтэй гэж хэлж байна тийм. 3 минут толинд өөрийгөө харж шүдээ угааж байхаар скват хийгээд тийм. Суулт хийгээд шүдээ угааж болж юм. За алхалт одоо энэ дасгал хөдөлгөөнийг ингээд хийх биеинд ингээд илүү нөлөөлөх цаг хугацаа гэж байдаг. Өглөө босоод их ч юм өдөр их эсвэл орой амттай их гэдэг юм уу. Тийм нөгөө цаг хугацаа гэж байх уу? Тэдэн цагийн хооронд алхалт хийвэл сайн ч гэдэг юм уу? За ер нь бол хамгийн өглөө босоод хамгийн түрүүнд одоо нарны гэрэл аваад одоо алхвал хамгийн сайн гэж байгаа ер нь бол яг дасгал хөдөлгөөний хувьд гэх юм бол одоо өглөө хийгээд одоо илүү сэрэг болох те. Жишээ нь өдөрт 15 минут алхалт хийх юм уу? Дасгал хийхэд одоо юуны кортизолын давар гэдэг байгаа тий. Одоо стрессийн давар одоо буурдаг гэж одоо судалгаа байгаа байхгүй. Тэгэхээр ер нь өглөө хийвэл дээр одоо орой ер нь бол дасгал хөдөлгөөн хийхийг нэг сайн дата биш үү? Угаа сайн ч юу яг зөв ер нь татгалцсан зүгээр. Ягаад гэвэл нөгөө нэг зүрхний хэм пульс одоо ихсэж байгаа. Тэнгүүт одоо 50 биш байх. Одоо биет чинь нөгөө одоо сэргэг байх хэрэгтэй гэсэн сигнал өгч байгаа. Тэгэхээр өглөө одоо орой хийх юм бол нойр хүрэхгүй ч юм уу тий. Одоо орой сэргэг болох тийм одоо нойр хүрэхгүй нойр гүдэх юм арсал бас байж болох нь байна тий. Тэгэхээр ер нь бол өглөө босоод алхалтаа хийгээд за өглөө босоод дасгал хөдөлгөөн шууд хийхэд одоо бие хөшин хөмшин байгаа тий. Тэгэхээр яг эрчимтэй дасгал хөдөлгөөнийг өдөр хийвэл илүү зохистой байна. За дасгал хөдөлгөөнд нэг юм асуудал яригддаг. Фитнес гэдэг нэг төрөл байна. За тэгээ яг олон төрөл байна. Энэс монголчууд хамгийн хэрэглээд байгаа фитнес байна. Нөгөөх нь болохоор йог байна тий. Йог. Энэ хоёрын ялгаа энэ хоёрыг ер нь ялгаа болон сөрөг давуу тал гэж байдаггүй. Тий. Альваар нь хүн хичээлвэл юу насны бас ангилал гэж байх уу ер нь. За ер нь бол өөрийнхөө зорилгоос одоо хамаарах байна. За одоо фитнест явна гэдэг маань одоо за жишээ нь төмөр өргөх бол яг одоо булчингийн масс нэмэх зорилгоор тий. Тэгэхээр булчингийн масс нэмэх зорилготой бол фитнесээр хичээлэх тий. За йогийн хувьд болохоор одоо бүхэл биеийн одоо уян чанар ч юм уу тий. Сэтгэл санааны хувьд одоо тайван байх тэр одоо зорилготой тааруулаад одоо тэр төрлөөр хичээллэгээ сонгосон дэр баг. Ингээд мэдээж ингээд алхах ингээд зүгээр ингээд алхах. Одоо сүүлийн үед бол бид бас нэг хайкинг гэж яриад байгаа тийм уул руу алхах гэдэг юм сэдв аяг гараад байна. Хүмүүс бол амралтын өдөр богдхан уул руугаа их алхаж байна. За тэгээд энэ хайкинг клубүүд их алхаж байна. Зүгээр өгсөөр алхах, зүгээр ингээд алхах, уулаар алхах хэдүүс хоорондоо ялгаатай юу хүнд өгж байгаа нөгөө нэг ач тусынхаа хувьд. За мэдээж дээшээ мацаж одоо хайкинг хийж дээшээ алхаж байгаа үед бол илүү одоо калори шатаана. Тэгээд дээрэс нь сайхан байгаль хараад тайвширна тий. Тэгэхээр ер нь бол тийм хайкинг одоо жишээ нь Монголд болохоор одоо Монголын авган алхалтын холбоо гэж байдаг. Тийш бас хүмүүс маань тий одоо нэгдээд тэн дээр Facebook хуудсыг дагаад бас янз бүрийн одоо факт гоё юмнууд шеэрлдэг. Тэгээд дандаа алхалт хийдэг. Тэгээд нэгдээд алхалт хийж бас болно. Тэгээд ер нь бол ууланд алхах бол зүгээр одоо тэгшин гадаргуу дээр алхахаас бол илүү үр дүнтэй одоо зүрхэнд илүү ачаал өгнө тий. Тийм тэгээд илүү калори шатаан илүү одоо илүү жин асгаад нөлөөлөх нь. Тийм илүү тий одоо дээшээ мацаж алхах нь одоо тэгшин гадаргуу дээр алхахаас илүү жин асгаад одоо үр дүнтэй. За алхаж байгаа хугацаанд бас энэ нөгөө нэг хүн одоо биендээ хэрэглэх зүйл гэдэг юм одоо юу нэг үгэрлэхэд амьсгаагаа яаж авах уу яах ёстой гэдэг хүмүүс байдус чинь хамаараа амьсгалаад байгаа хүмүүс байдаг таалхтай эсвэл хамаараа ингээ амьсгалж байгаа энэ амьсгал чинь бас юу маш чухал юм билээ шүү дээ тий юу тий энэ дээр зөвлөвөл юу зөвлөх. За ер нь бол алхахад бол бүр нэг амар ачаал өгвөл амьсгадаад байхгүй тий. Гэхдээ бас тийм амьсгадах хүмүүс байгаа тий. Тэгэхээр
ер нь бол зөвлөдөг зүйл нь болохоор дандаа хамраараа амьсгалаад тэгээд амаараа гаргах гэж байгаа. За тэгээд алхахдаа одоо жишээ нь хүмүүс зарим хүмүүс болохоор одоо нөгөө бясалгал хийж алхах юм гээд юу ч бодохгүй одоо зөвхөн дараагийн алхам дээр анхаарах ч юм уу амьсгал дээр анхаарах ч юм уу тэгээд янз бүрийн тийм төрлийн алхалтууд байдаг. Тэгээд ер нь бол амьсгалын хувьд болохоор яг хамраараа амьсгалаад амаараа гаргах нь хамгийн зөв. За тэгээд гүүхтэй ч гэсэн ер нь хамраараа амьсгалаад амаараа гарах нь хамгийн үр дүнтэй. Одоо хамгийн биед одоо ачаал бага үг нь одоо зүрхний үйл ажиллагааг одоо ачааллахаас сэргийлэх. Бидээс чи нөгөө нэг жоохон гүйж мөгөөл ангууд би нэмэр мөртэй чинь бол амьсгалын дасгал хийгээр энтер гээл те ламраараа ингээл яадаг. За алхал гэдэг бол өөрөө ер нь бол одоо ямар ч хүн дээр ингээл зөвлөөл алхах гэл ингээл зөвлөд байгаа. За зөвхөн алхалт хийгээд байхаас гадна хөдөлгөөний дээр ач тустай зүйл нь болохоор мэдээд түрүүснээр дасгал хөдөлгөөн байгаа тийм. Гэрдээ ингээд хийх ч юм уу энгийн дасгалуудаас ямар дасгал нь илүү хүнд өөжтэй байдаг вэ? Йогийн чиглэлийн сонголтын дасгалтууд нь зүгээр байдаг юм уу? Эсвэл зүгээр бидүүс бага багт ерөнхий боловсролын сургууль сурж ирсэн үеийн нөгөө үдмөч тий 8 тань гэдэг ер нь аль нь зүгээр байдаг вэ? За ер нь бол жоохон эрчимтэй дасгалууд хийвэл ер нь зохистой. За үүнд нь болохоор одоо өсөрч суух те одоо суулт хийх, өсрөх одоо нөгөө булчингуудаа жоохон ачаалуулсан дасгалууд хийвэл одоо зүрхний үйл ажиллагаанд илүү сайнаар нөлөөлнө. За мэдээж йог зэрэг одоо сонголт хийх ч юм уу йог хийх ч юм уу тэднэр маань болохоор одоо энэ тэнцвэр гэдэг зүйл одоо сайнаар нөлөөлнө бас тийм. Тэгэхээр ер нь бол яг энийг хийвэл илүү дээр энийг хийвэл одоо дээр биш гэсэн одоо тийм байхгүй. Ер нь хүн бүгднийг туршиж үзээд өөрт нь одоо аль нь илүү таалагдж байна тий. За йог хийж болж энэ одоо HIIT гэдэг high interval одоо тренинг гэдэг одоо өндөр эрчимтэй дасгалууд бас байна тий. Тэрийг хийгээд үз одоо кардио дасгалууд байгаа YouTube дээр тий. Одоо тэрийг бас хийгээд үз. Эсвэл гэртээ сунаагаад ч юм уу турник дээр сунаагаад тий. Тэгээд өөрт чинь яг аль нь илүү таалагдж байна. Тэгээд тэр нь маань одоо таалагдж байгаа учраас одоо цаашдаа илүү тууштай тогтмол одоо хийх нөхцөл бүрдэж байна гэсэн үг. За бидээс бас энэ подкастын асуултуудыг подкаст үзэх сонирхчдод дундаас бас ингээд аваад ингээд явж байгаа хгүй. Тэгэхээр энийг юм асуулт ер нь нөгөө нэг йог одоо энэ ингээд олон төрлийн ингээд кардио ингээд энэ уран төрлийн ингээд байгаа шүү дээ. Эдгээр дасгалуудаас хүнд хамгийн өөжтэй аль вэ гэж асуугаад байгаа байхгүй. Тэгэхээр та бол түрүү бас ер нь аль өөртөө ингээд тохиромжтойг нь илүү хийсэн дээрээ тэг хүн өөрхөн биеийн потенциал бүтэц хүч тэгээд бас зорилт байна тийм чинь би жингээ хасах булчингийн мас авах за эсвэл уян хатан байх энэ төр гэдэг ингээд яаж байна. За манай подкаст бол мэдээж ингээд сошиалар ингээд явж байгаа. Хөдөө орон нутгаас маш олон үзэгчид бас үзэж байгаа. Тэдгээр хүмүүст болохоор йог байдгүй, юу байдгүй тий одоо фитнес байдгүй, сумын төвийн хүмүүс энэ төр ингээд үзэж штэ тий. Зөв тэр хүмүүст ингээд энгийнээр ингээд ийм хөдөлгөөн хийгээд ингээд болно шүү гэж зөвлөл ямар зөв байж болох вэ? Зөвлөгөө байж болох вэ? За ер нь бол хамгийн ашиг тустай гэх юм бол алхалт л. Ер нь бол алхалт бол хөдөлгөөний хаан гэдэг. Тэгээд ер нь заавал ийм төгшөөгөл одоо аль нь зөв байл, энэ буруу болов зөв болов биш зүгээр л гараад алах. Тэ. Өөр алхалт хий. Тэгэл алхалт хийгээд цаашаа гүйж болж юм тий. Гүүх одоо хит их хөл одоо үе мөч тачаалтай байвал йог хийгээд үзтээ. Ер нь л тэгэл заавал энийг хийх ёстой гэсэн юм байхгүй зүгээр л хөдөл. За зарим хүмүүс бол алхалтыг цаг дээр ингээд хэмжээж явчихж байгаа тий 80,000 алхалтаар та дөрөвс 10,000 алхалт бол ер нь стандарт байгаа. Тэгээд 7,000 байж болно гэдэг юм чам. За хэрвээ тийм одоо алхалтаа хэмжих боломжгүй бол хугацаа гэж байх уу? Ер нь өдөрт нэг тэдэн минут алхацсан тэдэн цаг алхачвал эрүүл мэндэд тогтмоллоход байвал эрүүл мэндэд тустай гэдэг. За ер нь бол яг бүр хөдөлгөөнгүй байж хаар одоо өдөрт 30 минут алхах. Дор хаяж хамгийн багтаа. Тийм. Тэгээд ер нь 30 минут л алхах. Одоо 30 минут хэтэрхий урт ч юм уу надад зав байхгүй, цаг хугацаа байхгүй ч юм уу тийм алхах цай байхгүй гэж байгаа бол яг сайн өөрөөсөө асуугаад үзээрэй тий яг байхгүй юу эсвэл би зүгээр залхуурч гин үү. Тэгэл өдөрт 30 минут алхах гэдэг бол нэг тийм амар урт хугацаа биш тий. Яг ажил руу явахдаа ч юм уу иж тийш явахдаа
машинаар явах оронд л зүгээр алхачих л. Диж зөвлөмж маань. Тийм. За бид ярилцах тагвал ерөнхийдөө энэ урд өндөрлж байна. Магадгүй сая бол бид бас одоо энэ хүү подкастыг үзэж байгаа болон өмнөх юм дээр бид бас формоор үйлчлүүлэгчдээсээ буюу подкастыг одоо үзэж байгаа үзэгчдээсээ асуултаа зарим нэгэн асуултыг асуулаа. Магадгүй таны энэ хөдөлгөөний ажилт бас алхалтай холбоотойгоор бас дуртагдаагүй өнгөрсөн миний асуугаагүй одоо сонсогч үзэгчдийн маань асуу гэсэн асуултууд үлдсэн байж магадгүй тэгвэл нэмэлтээр зөвлөхөд юу гэлмээр байна? Ямар зөвлөгөөг нэмж хэлмээр байна? За ер нь бол зүгээр л хөдөлтэй. Ямар нэгэн шалтгаан тооцох биш. Зүгээр гараал алах, гэр дотрооч алхаж болж гин найс цаашаа гэрээ цэвэрлж болж гин тий. Гэрээ цэвэрлэх чинь бас нэг бодлын тасалбар шүү дээ тий. Тэгэл ер нь зүгээр л хөдөл гэж зөвлөмөр байна. Тэгээд одоо энэ суугаа амьдралаас одоо нэг хэвийн нэг газараа суугаад одоо хүмүүс 8 цаг ажил дээр ширээнээр сууж байгаа л гэртээ очивол 3-4 цаг зурагт үзээ сууж ин тий. Тэгэхээр орон зүгээр өөр нэг юм хийгээд үз туршаад үз тий. Илүү сонирхолтой байж магадгүй гэж зөвлөмөр байна. За баярлалаа. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн маш баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Тэгээд энэ гайхалтай нийгмийн эрүүл мэндийн сайн сайхны төлөө таны бас хариуцсан хийж байгаа ажилд өнөөдрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. За ингээд энэ хүрээд өнөөдрийн подкаст маань өндөрлөж байна. Дараагийн подкастаар иргэн уулзлаа. Түр баяртай.